Улсын хурлын гишүүн чуулганы нэгдсэн уралдааны танхимд хэлсэн үг өгсөн саналтаа хариуцлага хүлээдгүй өгсөн хуультай. Өнөөдөр парламент ард түмний төлөөлөл, ард түмний саналыг авч бүрдэж энэ парламентыг бүрдүүлж ажиллаж байгаагийн хувьд мандат төлөөлж байгаа учраас тэр мандатаа төлөөлж тэр хүн асуулт асууж үг хэлж саналаа өгөх асуудал нь бол нээлттэй байдаг гэдгийг бас танд хэлье. За ер нь бол сүүлийн үед нэмэгтэйчүүдээс илүүтэйгээр одоо бас энэ ёс зүйн торонд гомдол санал өгж байгаа. Хувь хүний хоорондын харилцааны асуудлаас үүдэлтэй байгаа бах. Мэдээж одоо энэ парламент бие биендээ хүндэлтэй хандах хэрэгтэй. Мэтгэлцэх зарчим байж болно. Хоорондоо үзэл бодол, үг хэл зөрөх зүйл байж болно. Тэгэхдээ доромжийн үгийг бол бие биендээ хэлэх нь бол бас энэ ёс суртахуун, хувь хүний ёс суртахуунд бол нийцэхгүй болов уу гэж би бас хувийнхаа хувьд боддгийг. Сүүлийн үед энэ парламентод би энийг элдв толгоогоор хэлэх, янз бүрийн гэмт хэрэгт гүтгэх, за доромжийн үгээр бие биенээ лөгөө орж хашгирах бол одоо ер нь энгийн үзэгдэл мэт болсон. Өнөөдөр бид нар энэ сонгосон иргэд, сонгогчид өөрсдөө биднийг энэ хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан харж байгаа. Өнөөдөр ёс зүйн асуудлыг бас улс төржүүлж болохгүй. Улс төржүүлж болохгүй. Тэр тусмаа хуулийн тодорхой заасан асуудлаар улс төржүүлээд явах нь өөрөө зүйл. Тэрний хэрвээ өнөхөдөр ёс зүйн асуудал гэж үзэж байгаа бол тодорхой хуулинд нь өөрчлөлтийг оруулсны дараа энийг бол ёс зүйн асуудал гэж хэлцэх нь зөв. Ер нь бол хоёр хүний хоорондын маргааны асуудал дээр аль болохын дэд тороо руу татаж авчрахгүйгээр асуудлаа шийдвэрлэх нь тэр тусмаа өнөөдөр улсын хурлд мандат төлөөлөө сууж байгаа улсын хурлын гишүүний хувьд бол хумсрын түвшиндээ байна асуудлуудаа шийдвэрлэх юм боломжтой гэж бол дэд торооны даргын хувьд бол харж байгаа гэдгийг би бас хэлье.